За сайн байцгаана уу ээжүүдээ. Манай шинэ дугаарыг сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ дугаартаа сүүлийн үед ерөнхийдөө нэлээд ээжүүдийн сонирхтыг татаад байгаа нэг номын талаар бид нэр ярилцах гэж байна. Тэгээд энэ ном маань болохоор би даасан хүүхэд буюу хэрхэн залхуу ээж болох вэ гэдэг ном байгаа. Тэгээд номын орчуулагч Солонготой бид ярилцах гэж байна. Тэгээд зочин маань манай сонсогчдод өөрийгөө танилцуулж өгөөч. Сайн байцгаана уу? Намайг Солонго гэдэг. Би 2 хүүхэдтэйгээ нөхөртөөгөө Хөвсгөл аймагт амьдардаг. Энд нүүж ирээд удаагүй жил 3 сар орчим болж байгаа. Тэгэхээр манай ээжүүдэд бас сонирхолтой байж магадгүй л дээ. Бид нар чинь орон нутгаас хот руу шилждэг болохоос биш хотоос орон нутг руу шилждэг нь айгүй цөөхөн штэ. Тэгэхээр энэ одоо шилжилт хөдөлгөөний хувьд танай гэр бүлд болон чамд ажил төрөл амьдралд чинь гарч байгаа өөрчлөлт юу байна? Сонирхуулаад товчхон бидэнд ярьж өгөөч. Утаанаас хол төгжрлээс ангид ер нь бол их дэжгүй сайхан байгаа. Тэгээд одоо хотод бид нар чинь агаарт гарна гээл 2-3 цаг төгжирч яваал нэг агаарт гараад буцаал ядарсан хүмүүс орж ирдэг. Гэтэл энд ингээл нэг 5-10 минут яваал голынхаа зах дээр очихдаг. Гэх мэтчлэн төгжрөл авахгүй эрүүл агаартай. Тийм бүх юмдаа ойрхон ер нь бол их дэжгүй байгаа шүү. Хүмүүс чинь нөгөө орон нутг руу явчихаар хотод одоо байгаа бүхэл ажил амьдрал нь хотод байгаа учраас эндээсээ алслагдаад тэгээд өөрөө бүр ингээд нэг мухарт очиж байгаа юм шиг л сандаг штэ тий. Тэгэхээр тиймэрхүү одоо мэдрэмж төрж гин үү ямар хаваа. Гэхдээ тиймэрхүү мэдрэмж юусоо төрөхгүй байгаа юм тийм. Одоо интернетээр бүх хүмүүстэйгээ холбогдчихж байна. За тэгэхээр хоёлаа номынхоо яг гол агуулгаараа оръё тий. Энэ ном маань зохиогчийн тухайд бас бидэнд эхлээд танилцуулж өгөөч. Ямар хүн байна? Юу хийдэг хүн байна? Тэгээд энэ номоо яагаад бичих болсон юм бол тий. Тэгэхээр талаар нь ярьж өгөөч. Зохиолч маань хүүхдийн болон гэр бүлийн сэтгэл судлаач Анна Пикова гэдэг эмэгтэй байгаа. Тэгээд өөрөө бол 2 хүүхэдтэй. Цэцэрлэг, сургууль, коллеж багшилж исэн туршлагатай тийм хүн. Тэгээд одоо ер нь л хүмүүсийн амьдралд тулгарч байгаа одоо тэр бүх зүйлийг олж хараад тэгээд энэ номоо бичсэн юм лээ. Өөр дээр нь бол энэ талаар маш олон хүмүүс очиж зөвлөгөө заавар авдаг. Тэгээд хэрэгцээтэй юм байна гэдгийг мэдрээд энэ номыг бол бичсэн. Энэ ном маань 16 онд Оросдоо хийж гарч ирсэн ном. Маш хүлээвэн ном. Солонгоо маань бас яаж энэ номтой танилцчихив? Хизээ орчууллаа. Тэгээ бас орчуулах болсон шалтгаанаасаа бидэнд ярьж өгөөч. Би 2017 оны өвөл интернетээр энэ номны талаар нийтлэлийг уншаад тэгээд хайж олоод татж аваад уншиж ирсэн. Тэгээд яг нөгөө миний үжил бодолтой ер нь бол их таарч исэн ном. Тэгээд бусад ээжүүдийг ингээл ер нь хөндлөнгөөс хараад тахад ажиглаад тахад ер нь тийм хүүхдийнхаа өмнөөр орсон хүүхдээ ер нь л дандаа болохгүй хувцс чинь заавар нь битгий наана зүгээр томатоо суудчих гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд айгүйх ажиглагдчихсэн болохоор энэ ном ер нь л их хүмүүст хэрэгтэй юм байна да гэж одоо орчуулхансаа гэж бодож явж байгаад тэгээд өнгөрсөн намар бас эхэлж орчуулад сая 7 сард хийлгсэн тийм ном байгаа. За номынхаа агуулгаас хоёлаа тэгвэл эхнээс нь яг бүлгээр юм ч юм уу те сонсогчтой ярьж өгье. За ном маань бол ерөнхийдөө л хүүхдийг бие даасан байхад болгож хүмүүжүүлэхэд тийж төлөвшөхөд ээжийн оролцоо ямар хэрэгтэй вэ гэдэг талаар л ерөнхийдөө өгүүлж байгаа. Ээжүүд хүүхдийнхаа бие даах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингэхдээ одоо зарим хүмүүс залхуу ээж гэхээр одоо өөрөө юу ч хийхгүй байжгаад одоо ер нь л үл хайхарж орхиод биеийг нь даалгачих гэх мэт нэг тиймэрхүү зүйл ойлгоод байдаг. Энэ бол яг эсрэгээрээ хүүхдээ ажилд сургах, биеийг дааж төлөвшүүлэхэд ямар нэгэн зүйлд өөрөөр нь сонголт хийлгэхэд л эцэг эхнэр өөрийнхөө үжил бодлоор
өөрийнхөө хүслээр хүүхдийнхээ амьдралыг шийдэх биш. Яг хүүхдийнхээ хүслээр хүүхдийгээ хүүхэд гэсэн яг хувь хүн гэдэг талаас нь авч үзээд энэ хүн ч өөрийн гэсэн үжил бодолтой, өөрийн гэсэн сонголт хийх ёстой тийм хүн гэсэн байдлаар л харж үзэж одоо хүүхдтэй хажуунаас нь дэмжиж тусалж зааварлах энэ талаар л гардаг ном. Энэ талыг л одоо аль болох илүү хүмүүст ойлгуулахыг хичээсэн тийм ном байгаа. Энэ номыг яг хүмүүс надаас асууж илээсэн л та. Монголын хөрсөн дээр хэр бууж байна гэд. Энэ маань бол яг нэг тийм сургалтын гарын аврах ч юм уу тийм ном бол биш. Амьдралд тохиолддог, тулгардаг тэр зүйлүүдийг л одоо амьдралын ухааныг ийм байдгийг шүү, ингэж санаа аваараа, иймэрхүү ойролцоо зүйл гарах юм бол ийм байдлаар ингэж хүүхдтэйгээ хандаж шийдэл хэрэгтэй шүү гэдгийг л одоо хүмүүст ойлгуулсан тийм ном баггүй юу. Тэгээд эцэг их хүүхэд хоорондоо ямар нэгэн хоорондоо хамааралгүй байх талаар өгүүлдэг. Хүүхэд ба наадгүйгээр би хүүхэдгүйгээр амьдралд маш хэцүү байж чадахгүй гэдэг биш. Хүүхэд маань наадгүйгээр ч гэсэн маш сайн байж чаднаа. Миний хүү яг чадна гэж хүүхдэд итгэх хэрэгтэй, өөртөө ч итгэх хэрэгтэй. Өөрийнхөө одоо ээжүүд маш их айцтай байдаг шүү дээ. Яна хүүхэд маань ингэчих вэ, цэцэрлэгт яваад одоо хүүхдүүдтэй муудалцчих вэ, багш нь ингэчих вэ, яана гэл агуу тийм сэтгэлийн төгшүүртэй байдаг. Энэ төгшүүрээс л өөрийгөө ангид байлгаад хүүхдэд итгэх хэрэгтэй гэдгийг бас энэ ном дээр одоо ойлгуулахыг хичээж байгаа. Дээрээс нь одоо ээжүүд сургуульд явдаг хүүхдийнхээ бүх хичээлийн хуваарийг бэлддэг ч юм уу те. Ингээд за хүүхдийнхээ өмнөөс бүх юм хийгээд байна гэсэн үг шүү дээ. Хичээлийн хуваарийг ялгаад одоо маргааш зургийн хичээлтэй байна. Чи будгаа ягаад цөөхөндөө хийсэнгүү вэ гэх мэт юм уу те. Иймэрхүү байдлаар бүх зүйлийг нь өмнөөс нь хийгээд тах юм бол хүүхэд өөрөө дараа нь том болоод хариуцлага хүлээх чадваргүй болоод эхэлждэг. Хариуцлага хүлээх чадваргүй хүмүүс яадаг вэ гэхээр өөрөө ерөөсөө хийж байгаагүй эцэг их өмнөөс нь хийж исэн учраас ямар нэгэн буруу зүйл алдаа тогтогдол гарлаа гэхэд тэр алдааг бусдаас хайгаад эхэлждэг. Өөр дээр юм байхгүй. Тийм. Хүүхдээ ийм болохгүй тулд ээж нар одоо залхуу болох хэрэгтэй болчихж байгаа юм л да. Тийм. За тэгээ номынхаа бас яг нөгөө гарчгууд бүлгүүдээр нь бидэнд таймлаад товчхон танилцуулаад яваач. Яг ихний бүлэг, хоёр бүлэгт одоо юу яригдж ин тэ гол агуулга санаанаас нь. За нэгдүгээр бүлэг болохоор ер нь би яагаад залхуу гэж болох хэрэгтэй юм бэ гэдэг талаар харна. Тэгээд зохиолч маань өөрөө залхуу ээж яаж боссон тий яг үүссэн тухайгаар нь би өөрөө үнэхээр яг би даасан хүмүүс үү хүүхдээ би даалгахын тулд би өөрөө эхлээд одоо би даасан хүн байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тийм болохоор ээжүүд өөртөөс эхлэх хэрэгтэй гэдгийг эндээс харж байна. Би даасан хүүхэд ба эцэг эхийн төгшөөр гэж байна. Би төгшөөрийг түрүү ярьсан тий. Тийм ингээл хүүхдийнхээ өмнөөс айгаад яачих вэ, ингэчих вэ, тэгчих вэ гэд эцэг эхийн төгшөөр байсаар байгаа цагт хүүхэд ерөөсөө бие дааж чаддгүй юм байна гэдгийг энэ дээр гаргаж байгаа. Хараа хяналтын тухай гэж. Энэ бол зүгээр хүүхдийг одоо ямар нэгэн зүйл хийхэд нь бол битгий гэхээсээ илүүгээр хажууд нь харж хандж агаад хийх юм бол хүүхэд одоо өөрт таарсан тэр дадал зуршлыг бий болгож байдаг. Алдаанаас суралцж байдаг. Эцэг эхчүүдийн зохиол хүүхэд бизнес төсөл гэсэн нэг тийм гарч байгаа л да. Энэ маань болохоор одоо яг бид нар хүүхдтэй болохоос эхлүүлээд би хүүхдээ ийм болгоно, ийм байлаа тэр хичээлбэл төгөлдөр хуураар тоглолтог болгоно, чудаа болгоно, бүх болгоно гэдэг аюух нөгөө өөрийнхөө нөгөө нэг хийж чадаагүй ч юм уу, өөрийнхөө аюух нь хүсэж мөрөөддөг эсвэл бусдын амжилттай байгаа тэр одоо зүйлүүдээр хүүхдээ хичээлүүлэхийг хүсдэг. Тэгээд энэ дээр бол таны хүсэл хүүхдэд бол хамаагүй. Хүүхэд өөрийнхөө хүслээр өөрөө юунд дуртай байна? Тэрэнд нь одоо явуулах хэрэгтэй. Одоо өөрийнхөө одоо хүслийг таарах хэрэгтэй.
Хүүхэд одоо хэдийгээр таны үргэлжлэлч гэсэн заавал таны хүслээр амьдрах албагүй. Тэр хүн ч гэсэн өөрийн гэсэн амьдралд өөрийн гэсэн одоо хүсэлтэй гэдгийг л энд харуулж байгаа юм л та. Тэгээд хүүхэд өөрөө хувцлах дургуй бол яах ёстой вэ? Хүүхэд хөтөвчөн дээр суух дургуй бол ер нь яах ёстой вэ гэх мэт энэ одоо хөрхэн жишээнүүдийг нэгдүгээр бүлэг дээр гаргаж өгсөн байгаа. За хоёрдугаар бүлэг дээр болох юм бол хүүхдэд байх ёстой энгийн чадварууд ямар чадвар байх ёстой юм бэ ер нь тийм хүүхэд бие даа тоглож чаддаг байх ёстой. Хүүхэд өөрөө хоолоо идэггүй бол ээж яах ёстой вэ тийм өөрөө унтах ээж өөртөө цаг гаргах хэрэгтэй. Хүүхэд шөнө орой болтол унтахгүй юу байгаад байвал юу хийх вэ тийм тусдаа унтуулахын тулд яах ёстой вэ? Тоглоомоо хурааж сурахын тулд яах болох вэ? Яах вэ? Болохгүйг яаж ойлгуулах вэ? Гэх мэт хоёрдугаар бүлэг дээр гарч байгаа. За гуравдугаар бүлэг маань болохоор бие даахын төлөвшлийн хэлбэр гэсэн сэдвтэй хүүхдийг хэрхэн дуулууртай болгох вэ? Энэ маань болохоор би чамд хэд хэлэх вэ? Тэ чи нэг хэлээд л сонсч чадах уугүй юу гэж хүмүүс аяга хүүхдэд загнадаг шүү дээ. Тэхийн тулд ер нь эцэг эхчүүд яах ёстой юм бэ гэхээр өөрөө л нэг хэлэх хэрэгтэй юм лээ. Өөрөө л нэг хэлээд ойлгоо. За тэгээд хүүхэд юугаар ч хичээлэхгүй гэвэл яах вэ? Өөрөө найзаа сонгох уу? Би даасан байдал ба ёс суртах хүнийг зэрэг хөгжүүлэх ёстой. Ямар нэгэн асуудал гарвал тэр асуудлыг хэн шийдэх вэ? Ээж нь өмнөөс нь шийдэд байна уу? Хүүхэд асуудлын гаргалгааг олоод өөрөө шийдэд байна уу? Тэ? Ажил сурах. Нэр хүүхдийнхаа насанд нь тохирсон ажилд сурах хэрэгтэй. Энэ цаашлаад бүр том болоод хүүхдийн карьерт яаж нөлөөлж болох вэ? Тэ? Амжилтанд нь яаж нөлөөлж болох вэ? Хүүхдээ сургуульд орсон хойно залхуу хийж болоход ороодох уу гэж байна. Тэгээ энэнийхээ хариултыг авч болно хүн хизээч тий хүссэн үедээ л хүн залхуу хийж болох боломжтой. За бие даагаагүй өсвөр насны хүүхэд гэж байгаа. Хүүхдэд хизээ хэрхэн хариуцлага өргөх вэ? Гин буруу ба хариуцлага. Одоо хүмүүс хүүхэд нь ямар нэгэн буруу зүйл хийлээ гэхэд шууд л загнаад тий чи яаж байгаа юм чи яг одоо уучлахгүй чи яасан муу хүүхэд вэ гэж шууд нөгөө хүүхдээ буруутгаад хэлдэг. Тэгэнгүүт хүүхэд маань би буруутай би муу хүүхэд юм байна гэсэн одоо тэр бодолтой болчдөг. Өөрөө ч мэдлгүй ингээд юм болчдөг. Ингээд ирэхээр энэ хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг юм байна л да. Ингэхгүйгээр яагаад чи ийм зүйл хийж вэ? Хэрвээ чи энэ хүний оронд байсан бол ийм үйлдэлийг яаж хүлээж авах байсан бэ? Чи өмнө оронд байсан бол яах байсан бэ гэх юм уу? Тиймэрхүү харилцаа яриа маш сайн ойлгуулж тайлбарлах юм бол хүүхэд энэнийхээ алдааг ойлгоод дараа нь тэрэндээ маш хариуцлагатай ханддаг болчдөг. Хийж байгаа үйлдэлийнхаа үр дагавар нь юу байж болох вэ гэдгийг хүүхд өөрөө мэдж байна гэдэг маань энэ маань хариуцлагатай болж байна гэж ойлгож болно. За тэгээд дасгалжуулалтын аргаар хүмүүжүүлэх 4 уншаад гэж байгаа. Энэ бол маш сонирхолтой. Энийг уншаад үзээрэй та нар. Тэгээд хүүхдийг чиглүүлдэг шидэт асуултууд гэдэг. Энэ бол маш сонирхолтой. Одоо нар ээж аваасаа ямар нэгэн зүйл авч өгөөч гэж аяг шалдаг шүү дээ. Тэгээд дэлгүүрт орохороо заавал тийм аавна гэж уйлах ч юм уу те. Энэ тохиолдолд ямар арга хэрэглэх үү те. Одоо дэлгүүрт ороод чи 2 төрлийн амттай аавна гэж тохирлож байгаа. Аль эсвэл одоо ээж нь ямар нэгэн хүүхэд нь ямар нэгэн тоглоом аваад өгөөч гэхэд ээж нь энд маш сонирхолтой нэлийн урт тийм харилцаа яриа өрнүүлсэн байгаа байхгүй юу? Тэндээс хүүхэд ээж хоёр юу олж ойлгох вэ гэхээр энэ тоглоом үнэхээр надад хэрэгтэй юу? Ямар үн цэнээр авч гин тэ гэд маш ингээд ухаж төнхөөд харилцан яриад ингээд хахаар хүүхэд тэндээс маш олон зүйлийг ойлгож сурч авч идэг. За тэгээд хамгийн сүүлд нь санхүүгийн сахилга бат гэдэг юм сэдв юм ингээд 3 дахь бүлэг нийт ингээд 3 бүлэгтэй байгаа.
Тэгээ санхүүгийн сахилга бат нь бол ер нь хүүхдийг аль болох багаас нь санхүүгийн сахилга батад сургах хэрэгтэй. Ер нь л энэ бол бараг хүн болгонд хэрэгтэй л сэдв гэж би боддөг штеп. Одоо яг номын хувьд санаа аваад өөрийнхөө амьдрал дээр хүүхдүүдээр хэрэгжүүлсэн жишээнүүд байгаа юу? Байгаа. Аха. Тэр одоо туршлагуудаасаа ярилцъя хоёлаа. Аха. За. Манай том хүү 3 настай. Тэгээд баг маань 4 сартай байхгүй. Тэгээд миний хамгийн ихэнд хэрэгжүүлсэн одоо номноосоо хэрэгжүүлсэн зүйл маань юу гэхээр тусад нь унтуулах, өөрөөр нь унтуулах гэсэн энэ хоёрыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж ирсэн. Бага охиноо болохоор өтөвчн дээр суулгах, тэгээд бас нөгөө мемгүүгээр унтуулах тий, өөрөөр нь унтуулах гэдгийг 8 сартаад нь хэрэгжүүлж ирсэн. Би болохоор ихэвчлэн нөгөө булчин сулж тайвшруулах аргыг ашигладаг. Хэвтүүлээд ташаан дээр нь гараа тавьжаад зөөлгөөн ганхуулж хөдлөв. Тэгэхээр манай хүүхдийн урд унтчихдаг. Тэгээ мемэдгүүгээр унтчихдаг болохоор их надад их амар байдаг. Тэгээд том хүү маань болохоор аав нь унтуулахдаа ихэвчлэн нөгөө амьсгал чигтлэх аргыг ашигладаг. Амьсгалаа эхлээд хүүхдийнхээ амьсгалтай аав нь амьсгалаа нийлүүлээд амьсгалжгаад сүүл рүүгээ ингээд гүнзгий удаан амьсгал руу шилжихэр хүүхэд дагаа шилжчихдэг. Тэгээд тайвшраад ингээд яг урд унтчихдаг. Өтөвчн дээр суулгах аргыг бол би охиныгоо 8 сартай багтны хийжсэн. Тэгээд номон дээр зөвлөгөө маань ерөнхийдөө аль болох хүүхдийн нүдэнд ил харагдах газар байлга. Тэгээд заавал нэг хүчээр биш аажмаар энд суугаад би засах ёстой шүү гэдгийг нь ойлгуулад тэгээд өмдөндөө ч юм уу ингээд шалан дээр шийж би засах ингээд тохиолдолд ингээд аашил загнахгүйгээр буруутгахгүйгээр энэ татвар шийх ёстой шүү гэдгийг л сайн ойлгуулчих юм. Тэгээд тэрийг нь ойлгуулчих юм бол хүүхдийн урд нь сурчдаг юм лээ. Тэгээд тоглоомоо хураах аргууд байна. Энэ төр хөөрхөн тоглоом хураах хөөрхөн юм түүхүүд байгаа. Тэрэндээс ингэж харж агаад заавал яг дуурах биш. Тэ адилхан тийм түүх зохиогоод ч юм уу тэ тэгээд хөөрхөн хүүхдийг тоглоомыг хураалгаж сургадаг. Одоо манай хүүхд машинуудаа ингээд тараагаад тавьчихаар орой олоход тоглоомоо хураа машинуудаа хураагараа гэртээ орохгүй бол дааран шүү гэхээр айгүй хөөрхөн ингээд зэрэгцүүлээ тоглоомнуудаа хураагаад дээрээс нь ингээд ямар хуцчдаг байхгүй. Тэгээд хөөрхөн ингээд яаж тийм чигчил чинь хогоо хайна хайгаа хураан тийм юм идсэн хайгаа ингээд юм хураан дүүгийнхаа өмнөд гуталтай юм ингээд чигцэл тавина гих мэдчлэн иймэрхүү аргууд дадлуудад сургаж байгаа. Тэгээд цаашлаад одоо бүр жоохон томроод ирэхэд нь бүр багаас нь энэ санхүүгийн сахилга бат өөрөө гэдгийг тийм зүйлүүдийг тийм сурах юм гэсэн тийм бодолтой байгаа. Манай ээжүүд чинь өөртөө цаг гаргамаар байна. Яаж гаргаж сурах уу гэж айгүй их ярьдаг штэ. Тэгээд яг ингээ гаргая гэхээр ихэнх цагаа хүүхдийнхаа урдуур юмыг хийсээр байгаа л одоо ерөнхийдөө бараг зарцуулсан байдаг тий. Тэгэхээр бас яг номон дээр одоо зохиогч маань салхуу ээж болсноороо өөрт нь яг ямар одоо эерэг таатай үр дүнгууд гарсан гэж бичсэн байдаг бай. Яг өөрт нь нэг яг таатай гэхээсээ илүү нэг хүүхдийнхэн л одоо зөв хүн бол төлөвшөлт нь л хөв нэмэр оруулж байна гэж үзэж байгаа. Яг өөрт нь гэх юм бол ээжийн цаг гэж байх хэрэгтэй. Ихэнх ээжүүд хүүхэд унтсны дараа ээжийн цаг эхэлдэг гэж боддог. Тэр бодолтой бүр ингээд яг итгэчихсэн байдаг гэж бичсэн байгаа байхгүй юу? Гэхдээ заавал ягаад хүүхдийн амьдралаар амьдрах хэрэгтэй юм бэ? Тэ? Одоо зохиолчийн хувьд маань бол ээжийн цаг орой 9 цагаас хойш эхэлдэг гэж байна. Өөрийнхөө хийх дуртай зүйлээ хийдэг. 9 цаг болохоос өмнө ном үлгэр уншуулах нь уншуулаарай. Тэ? гэж хэлэхэд хүүхэд 9 цагаас өмнө ээжээрээ үлгэр уншуулах дуртай байгаа юм бол номоо авчраад үлгэрээ уншуулдаг. Тэрнээс хойш ээжигээ ерөөсөө ингэж чаргууцалдаггүй гэх юм уу те ээжигээ дуудаад янз бүр одоо ийм хэрэгтэй байна, тийм хэрэгтэй байна гэдэг асуудал ерөөсөө гардаггүй
гэж бичсэн байна лээ. Тийм болохоор аль болох яг тийм тэдэн цагаас хойш миний цаг. Ингээд тэрийгэ хүүхдүүдтэй ч юм уу те гэрийнхэнтэй маш сайн ойлголцох юм бол заавал нэг хүүхэд унтсны дараа би өөрийнхоороо байна гэд байх шаардлагагүй. Хэрэв хүүхэд нь унтахгүй бол айгүй хэцүү шүү дээ те. Яг тэр цагт нь унтахгүй таадах юм бол ээж өөрийнхөө яг төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүй болоод ирнэ. Хийж чадахгүй болоод ирэхээр бухимдахаараа хүүхдтэй ураа гаргах ч юм те. Гэх мэтлээ ингээд цаашаа одоо асуудал дэврээд явчихдаг. Тийм болохоор анханасаа бүх зүйлийг яг ингээд ийм тэн цагт тийм ингээд хийчих юм бол их зүгээр юм шиг надад санагдсан. За, ерөнхийдөө миний сонирхож байсан асуултууд маань дуусчлаа. Тэгээд хоёлаа подкастынхаа төгсгөл бас солонгоо маань өөрөө би таасан хүүхэд гэж яг юу гэж боддгийг өөрийнхөө үзэл бодлоос бидэнтэй хуваалцаач. Бас адилхан ээжүүдтэй хэлье гэж боддог зүйл байвал мөн хэлж болно. Би таасан хүүхэд гэдгийг би өөрийн хүсэл үзэл бодолтой орон зайтай хүүхэд орон зайтай тийм хүн л байх хэрэгтэй. Хүнийг би одоо би таасан байна гэж үзэж байгаа. Одоо хин нэгний үгнээс хамаарахгүйгээр тий хин нэгний нөлөөнд автахгүйгээр өөрийн гэсэн үзэл бодолтой. Гэхдээ дээрээс нь энэ дээр юу нэмэгдэх вэ гэхээр бусдын орон зайг хөндлөх, бусдад хор учруулахгүй байх. Бусдад халдахгүй байх. Ийм байж чадах юм бол яг би таасан хүүхэд, би таасан хүн болж төлөвшөж байна гэж ойлгож болно. Тэгээд одоо бусад хүмүүстэй хэлхийг хүсэж байгаа зүйл гэх юм бол хүүхдтэйгээ маш сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Хүүхдийг ихэнх ээжүүд маань ойлгохгүй юм чинь гэдэг айгуух тэгдэг л дээ. Тийм тэгээд ойлгохгүй юм чинь юуг нь ойлгох хэлдгийг гэж айгуу ууралдаг. Би нэг тиймэрхүү юутэй таарч ирсэн л да. Манай 8 сартаа дөнгөж хөлд орцсон явж байхад 3 настай хүүхэд хурж ирээ шууд түлхээд унаажчихсан байхгүй. Тэгээд ээжт нь хэлсэн чинь манай 3 настай хүүхэд ойлгохгүй шүү дээ. Яаж ч хэлсэн ойлгохгүй шүү дээ гэдэг айгуух тийжсэн. Тэгээд ойлгохгүй гэж эцэгүүд боддгоосоо болоод хүүхдээ өрөөсөө болохгүй ойлгуулаагүй гэдэг. Тэгээд тэрнээс нь болоод хүүхэд нэг тийм дураараа ч юм уу те. Тийм болж төлөвштэй юм шиг санагддгийг. Тийм болохоор хүүхдийг баг гэж голохгүйгээр балчир гэж юусоо үзэхгүйгээр маш сайн хэлэх юм бол хүүхэд ойлгодог. Нэг настай хүүхэд 8 сартай хүүхэд ч гэсэн маш сайн ойлгоно. Дээрээс нь хүүхэд ямар нэгэн зүйл хийлээ гэхэд шууд буруутгаал, шууд чи яаж байгаа ингээд загнаж зэмлэхгүйгээр маш сайн зүгээр тайлбарлал өгч. Ингэх юм бол хүүхэд дараа нь би яг юун дээр алдчих, би юг буруу хийчих. Энэ хүүхдийн оронд байсан бол би яах байсан бол гэд өөр дээр хүлээж авч бодоод эхэлдэг. Ингээд хүлээж авч бодоод эхлэх юм бол хүүхэд цаашдаа хариуцлагатай болж өсч том болно гэсэн үг. Тэгэхгүйгээр шууд загнаал чи яг одоо уучлахгүй яаж ан чи гэд ингээд загнаад ирэх юм бол хүүхэд зүгээр л өнгөн дээр уучлахгүй байдаг хүн болчихно. Том болоод хин нэгний гомдоо тэгэл уучлаарай гэж уучлахгүйсэн мөртлөө буцаал нэг хэд хоногийн дараа нөгөөх алдаага ахаал тавтдаг. Тэгэл ахаал уучлахгүйдэг. Гэл цикл маягаар үргэлжилдэг ийм одоо хандлагатай тийм төлөвшөлтэй хүн болоод өсчдөг. Ийм хүмүүсийг л ер нь одоо маш хэцүү шүү дээ ийм хүмүүстэй харилцах. Тэгээд хар гэрийнх нь айгүй хэцүү байдаг. Эхнэр нь заавч юм гэдэг юм уу те. Өхрөнч заавч гэдэг юм уу. Ийм хүмүүсийг аль болох одоо багасгая бүгдээрээ тий. Ээжүүд одоо одооноос эхлээд бүгдээрээ цахилгаан болцгоё. Хүүхдүүдээ одоо яг зөв одоо би даасан хүн болгож төлөвшүүлье. Хариуцлагаа хүлээдэг хүн болгож төлөвшүүлье. Өөртөө нь сайн сонголт хийлэг. Өөртөө нь алдааг нь сайн одоо алдааг нь олвол учир шалтгааныг нь сайн тайлбарлаж өгчээ. Ингэх юм бол яг зөв төлөвшөлттэй зөв хүн бол төлөвшнө. Тэгээд нийгэмдээ одоо хүүхдээ зөв хүмүүжүүлж сайн одоо үзэл бодолтой тийм хүн бэлдэж өгч байна гэдэг маань улс орондоо одоо
хувь нэмрээ оруулж байгаа юм л нэг хэлбэр гэж би боддгийн. Тийм болохоор удар дараа хичээгээд бүгдээрээ залхуу хийж болцгоё л гэж хэлмээр байна да. За миний урилгыг хүлээж авч ярилцсанд маш их баярлалаа. Баярлалаа. За сонсогчд маань бас хэрэгтэй мэдээлэл авч чадсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараараа эргээд уулзцгаая. Түр баяртай. Баярлалаа.